Дэлхийн нийтээр жил бүрийн 4-р сарын 7-ны өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2026 онд уг өдрийг эрүүл мэндийн төлөө хамтдаа шинжлэх ухаантай хамт зогс уран дор тэмдэглэл өнгөрүүлж байгаа бөгөөд хүн төрөлхтний амь насыг хамгаалах тэлцлийг сэргээх, эрүүл ирээдүйг баталгаажуулахын тулд шинжлэх ухааныг дэмжихийг уриалж байна. Шинжлэх ухааны инновацийн ачаар бидний эрүүл мэнд сүүлийн 100 жилийн хугацаанд мэдэгцүү сайжирсан билээ. Дархлаажуулалт, вакцинжуулалт нь тухайн вакцины хийлгэсэн иргэн дархлааны эсн ингээс сэргээд илүү эрүүл байх боломжийг нь олгодог гэж үздэг. Ер нь ойлгодог. Тийм болохоор ер нь та бүхэн дархлаажуулалтаа тогтмол хамгаалж байгаарай. Вакциныг би зөв зүйл гэж боддог. Яагаад гэвэл тэр бол судалгаа шинжилгээний үндэслэлтэй шинжлэх ухааны ололтын нэг хэсэг гэж боддог. Гэхдээ манайхан бол янз бүрээр ярьдаг. Энийг бол шинжлэх ухааны хөгжсөний үед бол магталж болно байх гэж бодож байна. Монголчууд бид саяхандаа дундаж нас бараг 40 орчим байсан. Одоо бол 70 хүрчээд байна. Тэгэхээр энэ бол вакцинтай холбоотой гэж би дотроо бодож явдаг. Вакцинтай тогтмол хамрагдаад дархлаа байнгын дэмжиж явахмаар өвчин тусгамууд арай бага хөнгөн тусгамууд гэж боддог. Ер нь бол 1796 хүн төрөлхтөн анхны вакцинаа бүтээсэн мөч. Тэрнээс өмнө халдварт өвчин бол зүгээр нэг өвчин биш. Айдас эндэгдэл байсан. Хүүхдүүд энгийн нэг халдвараар амь насаа алдаж байлаа. Гэвч нэг нэлт төвхийг өрчилсөн. Жижигхэн нэг тариа сая амьдралыг хамгаалсаар ирсэн. Өнөөдөр вакцины ачаар жил бүр дэлхийд даяар 3-5 сая хүний амьнас аврагддаг. Харин Монгол дархлаажуулалтын ачаар сахуу зэрэг аюулт өвчин бараг устж мянган хүүхэд хамгаалагдж байна. Заримдаа бид үүнийг энгийн зүйл бүтүүлж авдаг. Гэхдээ үнэндээ дархлаажуулалт бол урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай хамгаалалт. Энэ бол өөрийгөө төдийгүй бусдыг хамгаалах ухамсарт сонголт юм. Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулаад өнөөдөр би та бүхэн дархлаажуулалтын ач холбогдлын талаар ярих гэж байна. Халдварт өвчин гэдэг бол маш богино хугацаанд олон хүнд тархаж амь насанд нь аюул учруулдаг ийм өвчин байдаг. Гэвч биднэрт бол эмдээ тэнцэх хамгийн хүчтэй зэвсэг нь бол вакцин байгаамаа. За тэгээд дархлаажуулалт нь хүний биед орохлоороо тухайн халдварт өвчний эсрэг дархлааг тогтоохоос гадна халдвар авсан ч гэсэн хөнгөн хэлбэрээр өвчлөх ийм боломжтой байдаг. За дэлхийд дахинд бол дархлаажуулалтын ачаар маш олон халдварт өвчний тархалт буурж зарим төрлийн өвчнүүдийг бол устгасан байдаг. Манай улсын хувьд ч гэсэн дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр маш олон халдварт өвчнүүдийн тархалт зогсож өвчлөлийн тохиолдол буурсан байдаг нь бол маш олон судалгаа шинжилгээгээр нотлогдсон байдаг. Та бүхэн дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдаж өөрсдийгөө халдварт өвчнөөс сэргийлцгээгээрэй. Өнөөдөр бид дэлхийд даяар тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэж байна. Энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн өдрийн уран эрүүл мэнд хамтын хүч шинжлэх ухаан бидний сонголт урайндар болж байна. Бидний эрүүл мэндийн чухал асуудлын нэг хэсэг болсон халдварт өвчний талаар бид ярилцах болно. Энэ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал асуудал бол дархлаажуулалт гэдэг. Дэлхий дээр байгаа сая хүн амын зарим нь халдварт өвчнөөр өвдөж, зарим нь эндэж байна. Энээс сэргийлэх хамгийн чухал ач холбогдол бол дархлаажуулалт. Монгол улсын хэмжээгээр нийт тархилт халдварт өвчнөийг бууруулсан тохиолдол 90-99% буурсан гэж үздэг байна. Жишээлбэл бид энэ тархилт халдварт өвчнөөс сэргийлэхийн хамгийн ойрын жишээ бол Улаанбархан өвчний дэгдэлт байна. Улаанбархан өвчний дэлхий дээр 71%-аар бууруулж чадсан 59 сая хүнийг эндгээс сэргийлсэн гэж үздэг байна. Эрүүл мэндийн асуудал бол зөвхөн эмнэлгийн асуудал биш. Иймээс хувь хүн таны хариуцлага өндөр байх ёстой. Иймд та бүхэн өөрийнхөө болон ойр дотныхоо хүмүүсүүдийг дархлаажуулалтанд бүрэн хамрагдуулж эрүүл мэндийнхээ боловсролыг нэмэгдүүлэхийг уриалж байна.